Дандан ям амар баясгалан нарыг хаалц мэтгэлцүүлье. Гонгорын дандан ям буруу юм ярьсангүй. Ард түмний эрх ашгийг нухчин дарсан авилгал хорооллынханд хариуцлага тооцъё гэдэг түүний үгтэй ард түмэн хамт байгаа. Улсаараа усанд живсний буруутанд ял оноох хиндэж ойлгомжтой. Гэтэл мөнөөх авилгал хорооллын эзэн гэх амар баясгалан гэдэг хүн гарч ирээд шууд агсарлаа. Дандан ямыг шууд буруутглаа. Боловсралгүй байна гэлээ. Биднийг авилгач гэлээ. Хинд авилга өгсөн юм хилээд гэх юм хэллээ. Бас миний ард улс төрийн мөнгө санх юу ч байхгүй. Бид авилгагүй ерөөсө тунгалаг бизнесчид гэж хэллээ. Харин хідэн хамтрагч байгаа гэлээ. Одоо дандан ям гişүн үзээд байх хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ баатар болно. Тэд энэ бизнесийг хийхдээ үнэхээр авилгажаагүй юу? Хин энэ хүмүүст үйлчилж усан паркийг хороолол болгосон, хин энтэй хамтардаг. Ямар хөрөнгө оруулалтыг татаж үүнийгээ барьсан? Яагаад үндэстнийхээ эсрэг ингэж хөдлөв? Яагаад олон нийтэд бодсонгүй вэ? Яагаад монголчуудын эрх ашгаас зөрөв? Одоо та бүхний энэ хөрөнгө оруулалт үндэсний эрх ашгаас давах ёсгүй. Инхээр нураахаас өөрцгүй. Та нар инхээр ямархуу эрсдэлд орж хэрхэн шатах вэ? Ингэсний хариуцлагыг тань хийн хүлээх вэ? Хамтрагчид тань уу? Үнэхээр улс төр авилга байхгүй гэдэг чинь үгээр харагдана. Танаа хорооллоос болж сүйдсэн олонний хохирлыг та бүхэн барагдуулах уу гэд маш олон асуулт байна. Тэр амар баясгалан гэдэг хүн дандан ямтаа үнэхээр үзээд дийлэх нь үү? Үнэхээр дийлдэхгүй тунгалаг хүн үү? Ингээд хармаар маш их зүйл байна. Ингээд энэ хоёр хүнийг сүргэлцүүлээд хилцүүлээд байхад дандан ям ба авилга хороолол гэдэг нийгмийн маш том нээлттэй хилцүүлэг өрнөж тэр хэрээр бид бүх буруудныг олж болно. Олох ч ёстой. Үүнтэй яг адил асуудал байна. Тэр бол S outlets гэдэг дэлгүүр. Энэ дэлгүүрийнхнээс дандан ям яг амар баясгалангаас асуусан шиг бүгдийг асуух ёстой. Танаа дэлгүүр яагаад энэ ард түмний эрх ашигын эсрэг байршилд баригдав? Өөр Монгол эзэдтэй гин үнэн үү? Эзэд нь хаалх их нэртэй гин үнэн үү? Ямар хүүхнүүд тэгж өөр Монгол эрстэй нийлж ингэв? Эмээлт чиглэлд бас их бизнес, хүн машин механизмын бизнестэй үнэн үү? Та нар бас тунгалаг уу, авилгажаагүй юу? Улс төрийнхөнтэй холбоогүй юу гэд маш олон асуулт байна. Хариулт авч чадвал ард түмэн шүүн. Дандан ямд амжилт хүсье. Хилцүүлэг хаалт ярилцлага даруй тогтон ажлаа эхлүүлнэ үү? Нийт ард түмний эрх ашигт улсын хурлын гишүүн та хором чухарч болохгүй. Дархныг энэ зундаа март.